Сэмэцаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. 2021 оны 12 сарын 10-нд Филиппинд үдээс хойшуулж хүүхдүүд хичээлээ тараад 1-2 гэрлүүгээ явах цаг болсон байв. 2 цаг 40 минутанд Филиппиний Малангт амьдардаг 17 настай охин Женис гэртээ ирэхэд аав ээж хоёр нь ажилдаа явж гэрт игч Гивин болон эрэгтэй дүү Луис нар байжээ. Женис өрөөндөө орж хурдан даалгавраа аж дуусгаад гараа ихсэн боталтой ширээндээ суухад гэрт цагны чимээнээс өөр зүйл сонсогдохгүй чив чимээгүй байсан ч гинэт шил гаргах чимээ гардаг. Женис хаалгаа онгойлгоод шагаатал хар хувцсан хүмүүс эрэгтэй хүмүүс дүүг нь үснээс нь чирэх ба хажуу зогсож исэн игч Гивин нь болооч гэж хашгирахад нөгөө хүмүүс игчийг нь ч бас чирдэг. Энэ олгоныг харсан Женис тэр дороо хаалгаа хааж шүүгэн дотор орж нуугдаад амьсгалан сонсогдохгүй гэсэндээ гараараа амаа дардаг. Энэ оронд нөгөө өрөөнд цохих зодох чимээ гарч Женис маш болгоомжтой халааснаас уцаа гаргаж гэр бүлийнхээ чат руу гэрт дээрэмчээ орж ирсэн. Би өрөөндөө нуугдж ин авраарай гэж бичсэн ч аав ээжээс нь хариу ирээгүй. Учир нь үдээс хойш эд ажлын үе байдаг гинэ. Ингээ чат утснаас 10 минутын дараа Женис Facebook дээр туслаарай. Танихгүй хүмүүс манай гэрт ороод ирсэн байна. Би өрөөндөө нуугдж ин үхмээргүй байна гэсэн пост өчжээ. Яг энэ мөчөд хөлийн чимээ сонсогдож өрөөний хаалга онгойн дараа нь шүүгээний хаалгыг нээсэн хүн бол тэдний аав Круз. Тэрээр хамаг урдаараа гүйсээр гэртээ ирсэн мэжээ. Женис аавыгаа арга тасгартлаа хуйлж зочны өрөө рүү гарахад эгч дүү хоёр нь аль хэдийнэ хутгалуулж нас орсон байдалтай байв. Тэгвэл хэрэг гардаг өдөр юу болсон талаар ярилцъя. 12 сарын 10-нд хүүхдүүдийн аав ээж болох Круз, Робело хоёрын хувьд маш онцгой өдөр байсан. Тэд ажилдаа явахынхаа өмнө цайгаа ууж байтал хоёр дахь охин Женис тэднийг анх удаа аав ээж гэж дуудсан. Хосууд охиныг 6 сарын өмнө өргөж авсан бөгөөд олигтой юм ч ярьдаггүй байсан охин нь аав ээж гэж дуудсан болохоор баярлаж нулимс туслуулаа ажилдаа явсан. Аав Круз Магвар нь ахлах сургуулийн багш, ээж Робело нь бага сургуулийн багш юм байна. Энэ өдөр Круз сургууль дээрээ засах зүйл байсан учраас ажиллаж байтал гинэт хөршөөсөн дуудлага ирж гэрээс чинь сонин чимээ гараад байна. Хүүхдүүдийн орилго чимээ шиг сонсогдсон. Хурдан ирэх хэрэгтэй хаа гэдэг. Ингээд Круз хүүхдүүд рүүгээ залгасан ч хинэн ч хариу өгөөгүй тул цагдаад мэдэгдэж өөрөө гэрлүүгээ гүөх замдаа эхнэрлүүгээ залгаж хурдан гэртээ эргээд 3 цаг 15 минутанд гэрийнхээ урд ирэхэд чив чимээгүй. Тэрээр хаалга руу алхах замдаа цонхоор артал цустай хүнжил том хутга харагдаж нүдэн харанхуйсан Круз хамаг урдаараа хаалгаа нээх гэж оролцсон ч түгжээтэйдэг. Азар арын алга нээлттэйс учраас ортол зочны өрөөний шал ямар өнгөтэй байсан нь мэдгэдгээ болтлоо цусаар будагдаж эргэн тойрны тавилганууд хүртэл улаан болж шалан дээр аяг тавг хаагарсан байх ба нэг талд том охин Гивин ухаангүй хэвтжээ. Түүний царайг альчуураар боосон бөгөөд маш их цус алдснаас болж альчуур тэр чигтээ норжээ. Хэрэгтэй охины царайг танигдахааргүй болцсон цохиж зодсон байхаас гадна хөл гар гэд хаа сайгүй хутгаар зүссэн. Дараа нь задлан шинжилгээгээр зөвхөн Гивиний биеэс 32 хутганы шарх илрүүлжээ. Бүгд хитрхи гүн байсан учраас бараг тасарч унахаруулсан бол нэг талынх нь чих аль хэдийнэ тасарсан байв. Ингээд болоогүй 16 настай дүү Луис нь бүр хэрцгийгээр нас орсон. Луисын аманд юм ийж нүүрлөөний хөвчлэн цогсон байхаас гадна 50 гаруй утганы шарх илэрсэн. Гивинсээс ялгаатай зүйл нь Луис өөрийгөө хамгаалах ямар ч оролдлого хийж чадаагүй. Учир нь түүний хөл гарыг хүлсэн байжээ. Гэмт хэрэгтнүүдийн хэрэглэсэн хутга, бейсболын цохиур, алах гээд бүгд цуснд будагдсан байдалтай олцсон бол Азар 2 дахь охин Женис өрөөндөө нуугдаж анд үлдэж чадсан. Хэрэгтнүүд Крузыг ирэхээс өмнө цугцсан юм шиг харагддаг. Тэгвэл гэмт хэрэгтнүүд яагаад хүүхдүүдийн амьд насанд хүрсэн юм бол? Зорилго нь яг юу байсан юм бол? Тэдний гэр бүл тансаг харшид амьдардаг баяа аль бишээс гадна гэртээс мөнгө, үнэт эдлэлүүд алга болоогүй. Одоо бүгдээрээ энэ гэр бүлийн талаар жоохоо ярилцъя. Тэд анхнаасаа ам бүл дөрүүлээ гэсэн. 90 тойрны хүмүүсийн хэлснээр хосууд хоёулаа багш болохоор ч тэрөө хүүхэд өсгөх тал дээр үнэн сэтгэлээс ханддаг. Загнах үедээ загнаж тэр хэмжээгээр хайрлахаас гадна хүүхдүүдэд заавал онц сур гэж шахдаггүй. Харин зан чанарт нь илүү анхаарал хандуулдаг. Тийм баян байгаагүй ч өөрсдөө гэсэн газартай учраас тэр хавьдаа сайхан амьдарч байгаа гэр бүлийн тонд ордог. Тэд бидэнд энэ хэмжээний зүйл хахад хангалттай сайхан амьдрна гэж үзээд амралтын өдрүүдээр хүүхдүүдэд дагуулan сайн дурын ажил хийж байнга биднээс хэцүү байдалд байгаа хүмүүс туслах ёстой гэж хүүхдүүдтэй сургадаг. Хүү Луис нь сургууль дээрээ тэрэлгүүлдэг хүүхдүүдтэй хамгийн түрүүнд яриа өдөж тусалдаг байсан тэрээр хуульч болох мөрөөдөлтэй бол том охин Гивин эмч болох мөрөөдөлтэй тэрээр ахлах сургуулиасаа эхлээд анагаахын сургуулийн бэлтгэл хөтөлбөрт явдаг. Хичээл ихтэй ч амралтын өдөр болгон сайн дурын ажил хийдэг байсан. Энэ гэр бүл тосгон дундаа алдартай байсан учраас ямар нэгэн баяр, үдшилэг болох тоолонд тэднийг хамгийн түрүүнд өрдөг гэжээ. Нэг өдөр хөршийнхөө үдшилэг дээр очтол ширээ дөрөн хоол хийсэн байх ба танихгүй охин алтайгаа болон зочны өрөө хоёрын оронд явж зочдод үйлчлэн аяг тавгуугаан цэвэрлэгээ хийдэг. Тэр бол энэ гэрийг үйлчлэгч 17 настай Женис байсан. Гивин өөрөөс нь 1 насаар дүүг тийг мэдээд төрүүлж очиод ярилцаж фэйсбүүкээ солилцсон маш урдан тутамдалдаг. Женис аав ээжийнхэн тухай ямар ч дурсамж байхгүй.
Нэг хэсэг гудамж нь гуйлга гуйж амьдарч байгаа тасрамжийн газар очиж одоо энэ айлд үйлчлэгчээр ажиллаж байгаа. Тэрээр миний хасарч исэн хүүхдүүдээ ээж нар байнга хүүхдүүдийнхээ цүнхийг бэлдэж тэдэнд зориулж өдрийн хоолыг нь хийдэг. Харин би хизээч тийм зүйл авч үзээгүй гэдгийг сонссон. Гівэний сэтгэл өвдөж аав ээжтэй талархах хэрэгтэй гэж утгай хажуугаар Женист ээлдэг хандах хэрэгтэйгээд хэд хоногийн дараа Женисийг гэртээ урьж гэр бүлээрээ хамт хооллон нүрээ будаж хамт TikTok хүртэл хийдэг. Иймэрхүү байдалтай хэдэн сар өнгөрч Гівийн Луис хоёр аав ээжтэй хэлэх үгэнгээд Женисийг өргөж авах талаар ярилцдаг. Тэд бүр яагаад түүнийг өргөж авах ёстой талаар маш дэлгэрэнгүй тайлбарласан. Эхэндээ хосууд гайхаж хүүхэд өргөж аавна гэдэг чинь тийм амархан ажил биш ээ. Зүгээр л сайн найзуудаа гэхэд Гівийн ээжтэй. Та Женисийг одоо хаана яаж амьдарч байгааг мэдгүй. Асрамжийн газар амьдрангаа айлд үйлчлэгч хийж байгаа. Харин бид аав ээжийнхээ бэлдэж өгсөн хоолыг идэж хичээл сургуульд явж байхад Женис гэрээ үйлчлэгч хийж гэн. Та хоёр өөрсдөө хэцүү амьдарч байгаа хүмүүст туслах ёстой гэж заадаг үсттэйгээд Луис өөрийнхөө өрөг суллаж өгөхөд бэлэн байгаагаа хүртэлдэг. Хосуудад гинэт 17 настай том охин шууд өргөж аавна гэдэг амархан байгаагүй учраас хэсэг хугацаанд бодож үзэхэр болсон. Филиппинд гэр оронгүй боловсруулгүй эмэгтэйчүүд буруу зам руу орж эсвэл хүний наймаанд орох амархан байдаг учраас хосууд Женисийн ирээдүг бодож эцэст нь бурхан бидэнд энэ охиныг бэлэг болгоо өгч байгаа хаа гэд бүх бичиг баримтаа зохицуулж 2021 оны 7 сард албан ёсоор өргөж авсан. Луис амлснараа өрөөгөө Женист өгч өөрөө зочны өрөөнд байдаг бол хосууд охинд зориулж ягуунгийн ор үнжлийн давуу худалдаж авч өгсөн. Ингээд Женис гэрээ үйлчлэгч хийхээ болж анх удаа сургуульд явж эхэлдэг. Гэхдээ Женис анханасаа ийдэг, сайхан сэтгэлтэй хүүхэд байгаагүй. Түүнийг өргөж авснаас сарын дараа 8 сард Крузийн мөнгөний гахаа алга болжээ. Ойролцоогоор 600 мянган төгрөг буюу сарын цалингийнхан талтай тэнцвэр мөнгөтэйсэн. Круз эхнэрээс мөнгөний гахаагаа асуусан ч мэдэхгүй гэсэн болохоор хүүхдүүдэд дуудаж асуудал Женис би өнөөдөр сургуультай яваад ирэхэд гэрээ алга онгорхой байсан. Арай хулгайж аваад явсан юм биш үсттэй гэдэг. Крузч нэрээ хулгайж орсон бахта маргааш ажиллаас ирэхдээ түлхүүр цоочоос солих хэрэгтэй байна гэж бодоод өнгөрдөг. Гэтэл маргааш өглөө нь Женис сургуультай явахаар цүнхээ авч гарахад цүнхнээс нь зоосны чимээ гарсан бөгөөд нэг л с ิจ гтэй харагдсан болохоор Круз түүний цүнхийг нээлгэхэд дотроос нь дүүрэн зоос мөнгө гарч ирдэг. Ингээд баригдсан Женис намайг уучлаарай. Би таны гахааг хулгайлсан. Яагаад авснаа өөрөө ч мэдэхгүй байна. Дахиад ийм зүйл хийхгүй гэдэг. Энэ үгнүүдийг Женис гэмшсэндээ биш. Ингээд хэлчих юм бол зүгээр өнгөрнө гэдгийг мэдчихэж байгаа юм шиг аль хэдийн өөрийнх нь арга барил болсон юм шиг сонсогдсон. Өмнө нь гэрт ийм асуудал гарч байгаагүй учраас хосууд сэтгэл хангалуун бус болсон ч нөгөө талаараа Женис багасаа хэцүү амьдралаар амьдарсан учраас өөрийн мэдлгүй ийм муухай зүйлүүдийг сурч зуршил болсон баха. Бид цаашдаа зааж өгөх хэрэгтэй. Дээртэй байж хүлээцгээ хийж ярилцсан. Иймэрхүү Женис шиг хүүхдүүд өнгөгүй болчихгүй гэдгээс айдаг учраас өөрийн мэдлгүй хулгайх тохиолдол их байдаг гин. Ийм мэддэг хосуу Женисийг уучлж ойлгохоор шийдсэн ч түүний үйлдэлийн нүрээ дуусаагүй. Мөнгөний гахаа хулгайлсан эргээс 1 сарын дараа 9 сард амралтын өдрөөрөө гэр бүлээрээ кино үзье гэхэд Женис инээмсэглээд надад санал болгох нэг кино байна гэд орфныг зөвлөдөг. Бүгдээрээ ямар кино гэдгийг нь мэдж байгаа. Тухайн үед хосууд ч бас ямар кино гэдгийг нь мэдчихсэн болохоор үзэхгүйгээд болиулсан. Үүнээс хойш онц зүйл болоогүй ч өдөр ирэх тусам Женисийн зан ааш баг багаар өөрчлөгддөг. Түүнийг өргөж авсан шалтгаан нь хүүхдүүдээс нь ч хосууд зан чанарыг нь хасаарсан. Гэрээ үйлчлэгч хийж шаргуу амьдарч байгааг нь хараа шийдвэр гаргахад илүү амар болсон ч хэсэг амьдраад үзтэл юунд ч сэтгэлээсээ хандахгүй залхуурсаар байдаг. Гэрээ ажил хийх гэхээр яагаад ганцхан намайг зараад байгаа юм бэ? Нөгөө хоёроор хийлгэж гэх мэтээр уралдаг. Энэ болгонд нь Робело аль болох тайван ээлдгээр хэд хилүүлэхгүйгээр өөрсдөө идэг. Чи ч бас манай гэр бүлийн гишүүн болсон учраас галтойгоо болон гэрээ ажилд туслах хэрэгтэй гэж тайлбарладагч Женис гомдлсоор л байдаг. Ингээд 12 сарын 10 буюу Женисийг өргөж авснаас хойш 5 сарын дараа амнаасаа огт гаргаж байгаагүй аав ээж гэдэг үгийг хэлээд сургуультай авсан. Энэ үгэнд Робелогийн сэтгэл хөдлөлт Женисийг хүнсээ сургуульд нь явуулсан ч гэртээ буцаж ирэхэд 2 хүүхэд нь алуулсан байжээ. Хамгийн түрүүнд Круз гэртээр ч 2 хүүхдээ хараад уйлж цаашаа Женисийн өрөө рүү ороод айд салгалсан охиноо тэрвэрдэг. Улгүй Робело ирж хэдий 2 хүүхэд маань нас барсан ч Женис амьд байгаа сайн хэрэг гэж утсан гин. Цагдаа нар хамгийн түрүүнд Круз Робело хоёроос мэдүүлэг авдагч тэдэнд сургууль дээр байсан гэх нотлогоо байсан. Дараагийн үн Женис сонирн байсан зүйл нь түүний бие тэр чигтээ толгооноос хөл хүртлээ хувцастайгаа норсон байв. Яагаад норсон талаар нь асуухад мэдэхгүй байна. Айсандаа шүршүүрийн ус гоожулсан тэгээд норсон байх гэдэг. Хүмүүс иймэрхүү гинтийн зүйл тохиолдохоор өөрийгөө юу хийж байгааг ч мэдэхгүй тохиолдол олон байдаг учраас зүгээр өнгөрөх гэж оролцсон ч түүний мэдүүлэг ч сонирн байсан. Тэрээр дээрэмжээ орж ирсэн бах гэдэгч яаж чарсан дээрэмж нийсэн зүйл биш. Гэрээс юу ч алга болоогүй. Харин гэрийг зориуд замраагүй болгосон юм шиг харагддаг. Ширээн дээрээс хоолнуудыг унгаад шүүгэн дотор байсан бүх аяга тавгнууд баарыг гаргаж хаглаад бүх номнуудыг тавиур дээрээс унаасан байхаас гадна ихэвчлэн хохирогчдын нүүрлэн зогсон байгааг харуул өстэй хүн гэсэн үг.
Мөрдөн байцаах баг хэргийг мөнгөний төлөөх дээрэм биш гэсэн дүгнэлт гаргажээ. Дахиад нэг хачин зүйл нь Женис хичээлээ таарж ирээд 2:30-аас 2:40 хооронд эгчдүү хоёроо ашгарах чимээг сонссон гэдэгч мөрдөн байцаах багийнхан цогцны цусны бүлэгнэлтийн байдлыг шалгахад нас орсон цаг хамаагүй эрт багада 30 минутын өмнө нас орсон байх гэж тооцоолдог. Дээрээс нь тэдний угаалгын өрөөнд цус тусалсан байдаг бөгөөд ДНХ шинжилгээ хийхэд хохирогчдынх илэрсэн ч хэн нэгэн угаалгын машиныг ажилуулж хэрэгээ нуух гэж оролцсон юм шиг харагддаг. Гэхдээ угаалгын машин дотроос хувцсолдоогүй. Мөн хамгийн анх аав Круз нэрээд түлхүүргүй учраас хаалгааны чадалгүй хүүхдүүдийнхээ нэрийг дуудаж хаалгаа балбсан ч Женис шүүгэн дотроос ямар ч хариу өгөөгүй бөгөөд өрөөнийхөө хаалгыг цоочлоогүйсэн. Тэгээд тусламж хүсч аав ээж рүүгээ мессеж ütсэн ч хариу бичихгүй байсан учраас тусламж хүссэн эмоочтой пост хийсэн. Уг нь юм яаралтай үед цагдаа дуудсан нь илүү хурдан аюулгүй ч дахиад хэдэн минутын дараа туслаарай гэж уртаар бичсэн байна. 4 цагийн дараа фэйсбүүк дээр дүү эгч хоёртоо эмгэнэл илэрхийлээ. Юу ч хийж өгч чадаагүй дуучлаарай гэсэн баахан эмоочтой пост хийхээс гадна шүүгэн дотор авах үедээ фэйсбүүк нэрээ сольжээ. Женис хамгийн анх тусламж хүсч гэр бүлийнхээ групп чат руу юм бичсэнэ. Тэр групп чатанд Круз Робело хоёр байхгүй. Харин Мишель Сибиал, Хуанито Сибиал гэх хүмүүс байдаг. Женисийг өргөж авахын өмнө түүний овог Сибиалээс юм байна. Тэрээр төрсэн аав ээжтэйгээ холбоотой амьдардаг. 3 хүүхэдтэй айлын хамгийн бага нь аав нь мөрийдөө тоглож гэр бүлээ сүрүүлсэн учраас хүүхдүүд асрамжаан газар руу явсан байна. Женис 8 настайдаа хөлөг онгоцон нэрээс олсон бөгөөд түүнийг олсон фэйсбүүк дээр зургийг нь оруулж аав ээжийг нь хайдаг. Ингээд нэлээд жилийн дараа эцэг их нь холбогдсон ч Женис ядуу мөнгөгүй болохоор надад хэрэггүйгээд холбоогоо тасалж айлд үйлчлэгч хийж амьдрангаа өөрийгөө аав ээжгүй өрөвдөлтөө хүүхэд гэж ярьсаар эцэст нь Крузийн гэр бүлд өргүүлсэн. Гэтэл Женис тусалж чадах өргөж авсан аав ээж рүүгээ биш хаяа нэг холбогддог төрсэн аав ээж рүүгээ чадвцсан. Хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа тэдний хашааны ард байх цөөрөмнөөс уудтай амлцсан. Нэгэд үздэл цуснд будагцсан эрэгтэй хүний хувцас ширэнгөө ойд хэргэлдэх утга олджээ. Удалгүй Круз Робело хоёр хүүхдүүдийнхээ оршуулах хослолыг хийж дуусаад Робело Женисийн хэрглэжсэн хүүгийнхээ өрөг цэвэрлжгаад нэг үнэмлэх болсон. Эхэндээ Женисийн сургуулийнх нь үнэмлэх байх гэж бодсон ч 17 настай Эсмералдо гэх эрэгтэй хүүхдийн үнэмлэх байв. Робело ямар нэгэн сэжүүр олж магадгүй гэж нөхөртөөгөө ярилцаад цагдаад үнэмлэхийг өгч судлахад тэр хавьд байх дэлгүүрийн эзэн Эсмералдог хэрэг гардаг өдөр тэдний гэрийн ойролцоо явж байгааг харсан. Бүр Крузийн гэр хаана гэдгийг асуусан бөгөөд хажууд нь байсан хүргэлтийн ажилтан би одоо тийшээ явах гэж байна. Хүргээд өгөхгүйгээд Крузийн гэр хүртэл өөрийн биеэр хүргэж өгсөн. Ингээд хэрэг гарснаас хойш 6 хоногийн дараа Эсмералдо болон Женисийг хамттан байрвчилжээ. Байшингийн араас олцсон ойд хэргэлдэг утган дээрээс Женисийн хурууны хий гарч ирсэн болохоор түүнийг байцаахад Эсмералдотой хамт хийсэн гэж хэрэгээ хүлээсэн. Тэд ямар харилцаатай болох хэрэгээ яаж хийсэн нь нийл болоогүй. Учир нь гэмт хэрэгтнүүдийн мэдүүлгийг Робело Круз хоёр унших хэрэгтэй байдаг ч тэдний цойрог хүрээгүй. Дээрээс нь хитрхи хэрцгий хэрэг учраас олон нийтэд ил болгоогүй байна. Хүүхдүүдийн аав Круз энэ талаар нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Женис миний охин гівийн татаархаж өөрөө манай гэрийн том охин болохын тулд ийм хэрэг хийсэн гэж сонссон гэдэг. Женис Эсмералда хоёр насан туршаагүй учраас хүүхдийн хорих анги руу явсан бөгөөд тэндээ нэлээд алдартай. Нэг өрөөнд орсон хүүхдүүд найж өрөөгөө солихыг хүсдэг гин. Шүүх хурал эхлэхийн өмнө асуудалтай байсан зүйл нь энэ эргийг төлөвлөсөн үү үгүй юу гэдэг байлаа. Женис хэрэг гардаг өдрийн өглөө хамгийн анх удаа Круз Робело хоёрыг аав ээж гэж дуудсан. Энэ нь өнөөдөр л өнгөрчих юм бол би энэ гэр бүлийн ганцхан хүүхэд нь гэдгийг илэрхийлэх гэж хэлсэн байх гэж хамгаалдаг. Түүнээс гадна Женисийн найзуудтайгаа чатлсан чатнуудыг харахад эртнээс надад алмаар байгаа 7 хүн байна. Гэхдээ би чамд нэрийг нь хэлэхгүй. Бурхан хичнээн агууч нүхлийг уучладаг үсттэй. Цэргүүд ч хүн алдаг. Тийм болохоор би хүн алхад зүгээрээ бас намайг хайрлах хүмүүс байгаа гихмээр бичжээ. Ингээд прокурор төлөвлөсөн алга гэж үзэж 2022 оны 5 сарын 17-нд шүүх хурал болсон. Круз Робело хоёр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэрвээ Женис чин сэтгэлээсээ гэмшиж хэрэгээ хүлээх юм бол уучлах бодолтой байна гэж хэлээд шүүх хурал руу орсон ч Женис шүүх хурлын үеэр уурлаж анхаарлаа хандуулахгүй байхаас гадна Эсмералдотой инээж тоглоом шоглоом хийдэг. Өөрийг нь хайрлаж өсөхөөр шийдээд өргөж авсан аав ээжийнхээ хамгийн эрхэм нандин хүүхдүүдийн хөнөөжөөд уучлалт гуйхын оронд ийм байдалтай байсан. Ингээд шүүгээс тэднийг гин буруутай тооцож тэнсэн судлах боломжгүй 29 жилийн хорих ялгааносон. Насан туршаагүй учраас бүх насаар нь хорих ялга өгөх боломжгүй байсан гин. 29 жил шоронд хоригдвол 40 гаруй наснда гарч ирэхээр байгаа. Харин Круз Робело хоёр сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа ба Робело хүүл Луисийнхаа хуульч болох мөрөөдлийг өөрөө биелүүлэхээр сурч байгааг нь. Хэрвээ тэд Женисийг өргөж аваагүй бол элэг бүтэн аз жаргалтай амьдрах ч байсан юм билүү. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.